Нэг амьсгаагаар. Тэрээр хутга барин дайрах боловч тойрон урдчилж бэлдсэн байсан тул бүгдийг буугараа зогсоочдөг. Удалгүй мангас 3 дугаар улирлын дараагийн анги Bad Traveling. Алсгалын нэгэн далайн гариг дээр заг сагнуурын хөлөг онгоц асар том далайг туулан явж байлаа. Тэд далайн амьтдаас тос гарган боловсруулж байх үед гинэт уснаас 6 метрээс ч урт аврах хавчиг мангас гарч ирнэ. Багийнхан түүний аюулыг мэдээд шууд зэвсгээ барин дайрна. Гэвч мэдээж хэмжээний ялгаа хэтэрхий их шүү дээ. Нэгэн далайчин ойртохоос өмнө аврах сарванд натгуулж амиа алдна. Өөр нэг нь дээрээс нь гиндүүлэн дайрах гэж оролцсон ч мангас дүүнийг хэдэн 10 метрийн цаана далаа руу шидчихдэг. Өөр нэгэн далайчин бүр сүхээр дайрах боловч тэр амьтны хуйгийг нь ч цоолж чаддаггүй. Удалгүй мангас түүнийг барьж яваад хэсэгчлэн хайнаа. Хэд хэдэн хүнийг устгасны дараа аврах авч арай тайвширсан бололтой. Тэгээд нэг далайчныг барьж яваад хөлгийн дотор хэсэг рүү орно. Амьд үлдсэн хүмүүс мэдээж асуудал дуусаагүй ойлгоно. Учир нь тэр мангас хөлгийг өөрийн хоолны газар болгохоор төлөвлөж байгаа мэтэл байлаа. Ингэснээр багийн гишүүн тойрон хэн мангастай нүр тулахыг шийдэхийн тулд суглаа татах санал гаргадаг. Хамгийн залуу гишүүн эхэлж татах бөгөөд азар урт мод таарч тайвширнаа. Жархадсан хоёр ах トゥ хамтдаа сугалж бас азар урт мод авна. Харин нэгэн том биетээр эмэгтэй далайчныг хамгаалах нэрээр урдуур орж ирээд суглаа татнаа. Гэтэл тэр хамгийн богино модыг авчихдаг. Гэхдээ тэр айхгүй харин энийгээд хамгийн богино мод татсан хүн л өдөрдөгч болох ёстой гэж хэлээд тоорын хүчээр мангасын өрөөлөө явуулахаар сонгочихдаг. Ингээд анх суглаа санал болгосон тоорын өөрөө мангастай тулгаар доошоо буун. Тоор мангасыг дийлэх ямарч боломжгүй байсан ч тэр хүчээр доошоо ордог. Тоорын ч мангасыг харвгүй юу сэлмээ өөдөөс нь шидчихээд зүгтаж эхэлдэг. Гэвч аврах авч нарийн шат руу багтахгүй байлаа. Тэгтэл гинэт нэгэн аимшигтай зүйл болно. Өнөөх мангасчин бүр өгсөн хүний биеийг ашиглан хүний хоолоогоор ярьж эхэлдэг. Тэрээр амьд үлдсэн далайчдаг ашиглан ойролцоо хүмтэй арал руу аваачхийг шаардна. Учир нь түүнд байнга мах хэрэгтэй байлаа мэдээж. Тоорын энэ амьтныг ярьж чаддгийг ойлгоод шууд төлөвлөгөө гаргана. Тэрээр энэ хөлгийг зөвхөн биелж олоод чаднаа. Тиймээс намайг амьд байлгах хэрэгтэй гэж хэлдэг. Намайг эндээс амьд гаргавал асрын хоолтой газар хүргэж өгнө гэж амлан мангасыг итгүүлчихдэг. Мангас саяхан эзэн хоолоо бөөлжин гаргахад ямарваа нэг юм гарчдаг. Тоорон огтхонч сэжиглэхгүй тэр доторхыг ухахад дотроос нь ахмадын түлхүүрийг олчихдаг. Тэрээр эргэж гарч ирэн хөлгийн бусад гишүүдтэй огт яриа өрнөлгүй. Өнөөх том биетэй ирээс ч зайга барин алхасаар шууд л ахмадын өрөөлөгийн орж оронд орох харьцгийг өнөөх түлхүүрээр нээснээр цорын ганц бууг өөртөө авч чадна. Ингэснээр шууд л нөхцөл байдал өөрчлөгдөв. Тоорын одооноос тушаалыг гартаа авнаа. Тэрээр мангасын шаардлагыг бүгдэд хэлээд дахин нэг хүн хоол болох хэрэгтэй гэдгийг мэдэгдэнэ. Эмэгтэй далайчид дахин суглаа татах уу гэж асуухад Тоорын шаардлагагүй гэж хэлээд том биетэй ирлүү хардаг. Тэрээр өөрийгөө гэдгийг ойлгоод сандарч эхэлнэ. Удалгүй түүнийг хүлж яваад мангасын хоол болгоно. Ингэснээр Тоорын бүх багийн ханаалтыг гартаа авна. Гэхдээ дараагийн асуудал гарч ирнэ. Мангас хүн амигтай арал руу очихыг хүсч байгаа шүү дээ. Харин Тоорын хүн амигтай арал руу очивол олон зуун гэмгүй хүмүүс өгөх болно гэдгийг мэдэж байдаг. Тэгээд тэр багийн гишүүдэд хоёр сонголт өгнө. Эхнийх нь мангасыг хүнтэй арал руу аваачих. Хоёрт нь эзгүй арал руу аваачиж өөрсдийнхөө амийг золиослох. Тэрээр нууц санал хураалт явуулдаг бөгөөд Тоорон урьдчилан саналын хуудсуудыг тэмдэглэсэн байдаг. Тэрээр хэн хувиа бодож хүнтэй арал сонгосныг мэдэж байсан учраас шууд л бууга гаргаж ирээд хоёр ах トゥ буудан хороодог. Бусад хүмүүс чааж Тоорны төлөвлөгөөг дагахаас өөр аргагүй болно. Гэвч хэдэн хүн Тоорныг алхаар оролдоно. Тэрээр хутга барин дайрах боловч Тоорон урдчилж бэлдсэн байсан тул бүгдийг буугараа зогсоочдөг. Удалгүй мангас Тоорныг дахин дуудаж аимшигт мэдээ өгнө. Тэрээр олон зуун жижиг үр төлтэй болсон байдаг. Одоо зөвхөн нэг мангас бишээ, бүхэл бүтэн сөрөг болжээ. Тоорон нөхцөл байдлыг ойлгож мангасын шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй болно. Тэрээр бүхэгээс гарч ирээд дахин нэг удаа багийнхныг цуглуулна. Тэр үед аль хэдийн шүн болж хүн амтай арал руу бүр ойртчихсан байдаг. Нэгэн далайчин тэсэлгүй энэ арлыг өнгөрөөд маргааш бид эзгүй арал руу очивол яах вэ гэж асуух гэж оролдоно. Гэвч Тоорон түүнийг тасалж замаа өөрчлөхгүй гэж тушаагаад өөрөө амархаар ахмадын өрөөлөө орно. Гэвч хөлгийн бусад далайчин сэмхэн ахмадын өрөөнд орж ирнэ. Тэд гартаа сүх сэрээ хутга барьсан байх бөгөөд орон дээр унтаж байгаа Тоорон руу дайрч олон удаа зөхөн. Гэвч Тоорон аль хэдийн тэнд байсангүй. Тэрээр хурцчихсан байдаг. Тэрээр ард талаас нь гарч ирэхдээ нэг гартаа буу, нөгөө гартаа сүх барьсан байлаа. Тэр ямар ч эргэлзээгүйгээр дайрсан хүмүүсийг нэг нэгээр нь унгана. Ингээд дөрвөн далайчин тэр дороо л амиа алдна. Харин өмнө нь Тоорныг алхаас зогтсон нөгөө далайчин айсандаа нуугдсан байсныг Тоорон гаргаж ирнэ. Тэр түүнд өгсөн хүмүүсийн цогцсыг мангас руу зөөхийг тушаадаг. Сүүлчийн цогцсыг мангасын бүхээг рүү шидсний дараа Тоорон түүнд үнэ хэлнэ. Тэр эхнээсээ л бүх саналыг мэдэж байсан бөгөөд үнэндээ бүх багийн гишүүд хүн амтай арал руу явахыг сонгосон байдаг. Зөвхөн Тоорон л өөрийгөө золиослж олон хүн аврахыг хүссэн байдаг. Гэвч нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд тэр худал түүх зохиож хоёр ах トゥ буудаж буруутгасан.
Үүний хийсэн үйлдэл бусдыг хүчээр нэг шийдвэрт оруулсан байдаг. Удалгүй багийнхан хоорондоо ярилцаж үнэн хэрэгтээ бүгд юу бодож байсныг ойлгож эхэлсэн байна л да. Тиймээс л Ториныг дахин алга оролдлогууд гарсан юм. Торин үннийг ярьж дууссаны дараа зочирдсан далаачныг шууд л түлхэж орхидог. Өглөө болоход Торин алсын бараанд эзгүй арлыг олж харнаа. Тэрээр гартаа маачд барин мангасын бүхээг рүү орно. Тэр мангасыг цатааруулж байх үедээ бүхээг дотор байсан тосны савыг маачдаар зөхөж онгойлгон бууга гаргаж ирэн дэнлүүрө буудснаар тэр аяараа л галд автна. Торин тэндээс тэр даруй зүгтэж ус руу өсрөнө. Хөлөг бүхэлдээ л галд автаж хүчтэй дэлбэрнэ. Торин өмнө нь бэлдсэн байсан жижиг аврах завиндаа хүрч чаднаа. Тэрээр гараараа эзгүй ардл руу чиглүүлэн сэлүүрдэнэ. Торин зөвхөн мангастайч биш тэр өөрийн бүхнийг золиослон олон зуун хүнийг аварч чадсан юм. Ингээд энэ аимшигт аялал туслаа. Гэхдээ Love Death Drops-ийн дараагийн ангид биднийг үнээс ч илүү хачиргалтай төсөөлөхөд бэрх шинэ ертөнц хүлээж байгаа шүү. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк, subscribe, share хийгээд өгөөрэй. Лайка дараад байвал өдөр болгон шинэ анги орно шүү. Тэгээ дараагийн ангиар уулзлаа. Түр бай бай.